Эрхэм сонсогч та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчууд АМЖ радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэг бол эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 12-ны даваа гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За мөн арсыг 2 дахин 5 тухтай байлгаж урсгаас хамгаалан Памперс хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 187 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа илээд өгье. Ami@mjl radio.com руу та мэйлээр цагтлуудаа илгээж болох нь. За мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү нөрхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад цагтлуудаа илгээгээрэй. Хэрвээ холоос одоо гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Халтайн 5 дугаар гудамж 34 дугаар барилга 6 давхар Дэлхийн монголчуудын АМЖ радиогийн маяглан явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-аас нөхөс сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөс сонсоорой. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийнхэнд ирсэн цагтлыг уншиж хүргээд тэгээд эфирийн шууд утсааны өнөөдөр шууд утсыг нэхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг бас төрүүлээд хэлэх нь зөв болов. За бүгдэнд нь өчигдөр мэнд. Ингээд ирсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Халамжлуулах сэтгэлгээтэй хамаг залуу насыг минь барсан эрхийн тэнэг залуутай өнгөрүүлсэн хайран он жилүүд минь. Өөртөө арчаагүй, эд зүйлдээ гамгүй, усанд орохгүй, нэжгээд хончдог. Амны хөндийн эрүүл мэнд муу хэрнээ 10 секунд л амаа угаадаг гэд бодчих. Ирхэн байж машинаа хайрлаж янзалж сайжруулж цэвэрлэж өрөөсөө угаадаггүй. Яг л нэг чөчөд буудалтай байгаа юм шиг зан гэртээ гаргадаг. Гэр гэдэг түүний хувьд бэлэн хоол байвал идчихдэг, зассан ор байвал унтчихдаг тийм л газар. Өөрийнхөө доторх хүнийг нээж өрөөсөө ярилцдаггүй. Ярилцъя гэж гуйхаар ярилцах өдөр биш байна. Би ярилцдаг хүн биш гэх мэтчлэн шалтгаан хэлээд өөрөөсөө бүхнийг холдуулдаг. Дотор нь миний мэдхийн 2 хүн зэрэг оршдог байх. Хүн болгон сошиалыг тэгж идэвхтэй ашигладаг ч гэсэн ашиглах ёсгүй ч гэсэн миний эсвэл хамт ахуйсан нэгч зураг түүний ямар нэгэн сошиал хаянд байхгүй. Хизээч санаалцлага гаргадаггүй, сэтгэлээсээ өөрөө мэдээд гинтийн бэлэг цэцэг юу байдаг юм. Тим сюрприз хизээч бэлдэж өгч байгаагүй. Баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийн талаар яриад ч хэрэггүй дээ. Би тийм зүйл хүлээдэг байснаа болчихсон. За 5 жилийн өмнө миний төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа өөр эмэгтэйтэй найзын маань төрсөн өдөр болж байна, ирчүүдээр ууж байна гэж хаталсан байвал яах вэ? 3 жилийн өмнө би орой ажлаад гараад гэрлөөгөө эртэл байрны хажуу дэлгүүрийн хүүхэнтэй машинд арх уужчихсан, согтуу сууж байсан. 1 сарын өмнө нэг шөнө таг алга болчихоор залхтал өөрийн 4 цагт нэг согтуу эмэгтэй утсыг нь авсан. Өөрийнх нь хэлж байгаа тайлбар нь уцаа блютуутээр таксины жолоочийн машинтай холбочихсон байсан юм баха. Дараагийнхын хүн дуудлага авсан байх гэж хэлсэн байдаг юм. Бас 3 хоногийн өмнө шөнө эрэхтэй хамар нь крэм болчихсон, нүүр нь боронд саан антер болчихсон ирсэн байсан юм. Он гарснаас хойш орой өдөш явах нь ихсэж хэд хэдэн удаа гэртээ ирж хоноогүй гэд бичээд байвал дуусахгүй. Их охин хүүхний асуудал зөндөө. Бэлгийн харилцаандаа мангар муу. Эмэгтэйгээ жаргаагаад өөрөө ханах тухай юу ч мэдэхгүй, түүч мэдэхгүй жирэн годон. Мэдлэг бас мэдрэмж байхгүй. Тийм байж бас хүүхэмсгээ. Одоо хүртэл бэр гугаагүй. Төмөр бүгч өгөөг гэвэл та нар итгэхгүй л ах л та. Сүүлийн жил хагас байнгын ажил хийгээгүй, том бизнес яриастай, сүүлдээ үр зээлээ төлж чадахгүй, банкны зээлийг банк бусын зээлээр төлж, үр зээлийн асуудал дашин шугасан. Хүүхдтэй болох тал дээр хамтрал хичээл зүтгэл гаргадаггүй, тоодогчгүй. Ийм хүнээс салж чадахгүй байваа. Би үнэхээр тэнэг байгаа биз. Тиймээс зэмлэг загнаач болтугай. Дотоод эмэгтэйд минь ойлгуулад туслаач хэмээн энэ пост энэ захиаг оруулж бичлээ шүү. Хэмээн явуулж байна. Зя тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ? Хайран цаг хугацаа буюу за нэг хосуудын харилцаанд 2 талаасаа хичээл зүтгэл гаргаад ив зүгөө олох гээд ингэж идэг. Гэтэл нэг нь тэнд гидээчдэг. Ирч вэ, эмч вэ? Одоо юу гэдэг байвал байгаад байхгүй л яваа гэдэг ч юм уу. Яг ийм мэдрэмжийг өгөөд идэг. Ийм харилцаатай байсан. Үнийг одоо яг яаш хэддэг энэ хүмүүс засардаг юм уу? Нэг бол зүгээр салсан зүг байдаг юм уу те? Ярилцах гэхээр ярилцж өгөхгүй. Тэгсэн ирнэ нэг тийм
Чи намайг аргадах ёстой, чи миний араас зууралдах ёстой, чи л надаас уучлалт гуйх ёстой. Бүх юм чиний буруу гэдэг байдлаар хандаад идэг юм байдгийм байна. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ? Тэгээд комментээр зөвлөгөө өгөөрэй. Дотор хүний сэрээгээ чамаагүй, загнаад чамаагүй болоод өгөөрэй гэд. Энэ бүсгүүд бол өөрөө хайртай л юм болоо даа л гэж бодлоо. Тэгээд тэрнээс биш яг ийм байдалтай байвал хүнд идэсчээд байгаад байна гэж байх уу. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээсэн. Тэгээд эфирийн шууд утсанд холбогдоод яг нэг юм сэтгэхүйтэй хүнтэй тийм ээ. Чийл тих өстой, чийл надаас уучлалт гоо. Миний буруу юу ч байхгүй гэд нэг юм юу гэдэг ч юм дий. Усын харилцаа дээр яг дан ганц өөрийгөө л доо гол хүн ч юм уу мэдгүй. Яг ингэж бодоод байдаг. Хүмүүстэй та хамт байж үзсэн үү? Тэгэд энэ гаргалгаа нь юу гэдэг юм бэ те? Шийдэж идэх юм уу? Яахны сонсогчийг авъя. Байна уу? За, сонсогч радио гонтраагаад өгөөрэй. Байна чимэнд. За, радио гонтраас нь та? Холбогдсон уу? Холбогдлоо. За сайн байна. Орой минь. Орой минь дээ. Сэдв сонсцсон тийм байлаа? Тийм би яг хоцоод орсон. Яг хүлээж байгаа юу яасан чинь. За, ер нь яг гацхийн тодорхой л өгч болох уу? Сая би ерөнхийдөө бол дахианыхын талаас ороод байсан. Хайрын цаг хугацаа буюу таал нэг эмэгтэй араас гүгээд идэг. Тэр хүн таныг огт тоохгүй тийм ээ. Ямар нэг асуудал болохоор дандаа л та төрүүлж одоо юу гэдэг буулт хийдэг. Тийм. За. Тэгэхээр тэр асуудал дээр бол би яг хөө тиймэрхүү асуудалтай байсан. Тэгээд өөрөө бол зөндөө хичээж ирсэн байхгүй юу? Тэгээд тэр чинь одоо 2 жил ингээд хичээлээ тэр чинь тэгээд нэг юм завсаргүй үргэлжлээд ингээд байхаар нөгөө хичнээн хайртай байсан чинь нөгөө үн за энэ тасрахгүй юм байна гэж бодоод тэгээд тийм хүн угаасаа засардгүй хүмүүс байдаг юм билээ. Эсвэл би тэр засардгүй буруу ихэлсэн сүгшиг хүнтэй уулзсан юм уу? Яаж чилээд нэмэргүй юу? Яаж чилээд нэмэргүй, яаж ч гуйгаад нэмэргүй, амттаа ном шаадч нэмэргүй, сэтгэл зүйч тэр очие гэж гуйгаад ч нэмэргүй. Тэгээд ер нь бол за хайртай байлаа ч гэсэндээ хичнээн хичээгээд бол нэмэргүй л байт юм лээ. Тэгээ өөрийгөө зовоогоод сүүлдээ би тэгээд юу яаж авах. За тэгээд ээжтэн дээр энэ өхнө авсан дээр ив шиг байна. Би одоо тэгээд нөгөө магадгүй хүмүүжүүлж чадаагүй юм уу? Өөрөө хүмүүжиж чадаагүй юм уу? Эсвэл уул нь боловсралтай тэр тал дээр амар тийм зөрүүд тийм хүнийг бол за би одоо өөрөө тийм орчин лидер чи амьдрах гэж ирчээд нэг хүн засгаал аль талаас нь үзээл ингэж яхаар зүгээр л тэгээд дахиад яг би тэр дундаас хөөгддөг л дээ. Тийм миний хөгжсөн том болол тусдаа бас өөрийнхөө амьдралыг өөрөө эхлүүлээл явна. Тэгэхээр би энэ чи амьдрахгүй болчих гээд байгаа байхгүй юу? Тиймэрхүү амьдралыг үргэлжлүүлээд аваад явна гэх юм бол уус цаашаа тэ бүр гүнзгэр нь эсвэл бүр хэцүү болох юм байна гэл ер нь бол тэгэл ер нь бол аль тал руугаа салаад хүүхдийнхээ амьдралыг бол хоёр талаасаа мэдээж салсан ч гэсэн эвтэй найрамдалтай шийдээд тэгээ хүн бас давхар өөрийгөө бодохгүй бол болохгүй гэж би бодсон л доо. Чи ч гэсэн энэ амьдрж иж тэгээл нэг хүн аргадал зовоод байхгүй тий? Нэг хүн царай алдаал тийм ээ. Нэг хүн царай алдаал тийм тэрнээс илүү чамайг хайрлах хүн байгаа. Тэрнээс илүү чамайг ойлголцох хүн энэ өчнөө ол сайд хүмүүс дотор ч байгаа шүү дээ. Монголч бай, гадаадч бай тий? Тийм тэгэхээр ер нь бол яг тэгэрэй гэж хэлээгүй. Гэхдээ ер нь бол миний хувьд бол дээр юм байна гэсэн бодол төрөл тиймэрхүү шийдвэр гаргасан. Тэгээ одоо би бол жаргалтай л байна. Тэгж байсан хамт байсан бай. Би тэр 3 жил хамт байсан. Бишээ за тийм 3 жил хамт байсан. Тэгээ 3 жилийн турш ерөнхийдөө л тиймэрхүү. Хүүхдтэй болохоос өмнө шал өөр. Тэгэл хүүхдтэй болол тусдаа гараад нэг гэртээ орцоогоол тэгэл ингээл байнгут ингээд шал нэг юм хичнээн тэсрэг надад хайртай гिचээд хайргүй юм шиг тийм үйлдэл гаргахаар тэгээд өчнөө гүрийгээд өчнөө засах гэж оролдоод би ийм амьдралыг одоо жишээ нь хүүхдээ өмчүүлэх ч юм уу дээрээс нь хэрүүл уралтай ч юм уу тийм амьдралыг угаасаа багасаа мөрөөддгүү байсан. Тэгээд шал эсрэг хүнтэйгээл би очиод суучлаа даа гэж харж байгаа хөөх тэр нөгөө нэг засахгүй байгаа үр дүнгээс нь хараад тэгэнгүүт за угаасаа чи өөрөө бас жаргалтай амьдрах гэж нэгэн хүний үр ирчээд нэг хүнийг асраал нэг гуйгаал царай алдаа байж хооронд дараа нь дахиад өөр нэг болох юм хтэй байгаа ш тэгэл. Гэтэ ер нь бол би тэгэл аль чөлөөтэй сэтгэлдээ тийм тэнгууд тийм байх битэрийн секс амар таардаг гэсэн хэвгүй.
Тэний хаа тарсан газраа хоорно гэдэг шиг айгүй тардаг юм байсан. Тэгээ тиймэрхүү үйлдэл чинь өстой эврэх биш буруу тийшээ харж унтмаар санагдтал. Тэгээ тийм болгочтой юм билүү үнийг. Нөгөө хүрнэ гэж нь болж штэ сэтгэл хүрнэ. Тийм тэгээд тийм тэгсэн хэрнээс ингээд нэг салыг гэхгүй тэгэнгүүт нь би тэгэл өмссөн хувцастайгаа гэрээсээ тэгэл сар салахгүй гэхээр нь би тэгвэл чамаас сална гэж өмссөн хувцастайгаа сар гадуур найзтайгаар амьдарч байгаа л. Тэгэл яг хуу тэгээд салаад бүр ингээд удсны дараа хүүхдтэйгээ ингээд тухайн үед бол алцаал очиод уулздаг байсан. Тэгэл одоо бол хоёр талаасаа эцэгийнхээ үүргийг гүйцэтгэл тэнцээ гэр бүлтэй би энэ бас гэр бүлтэй тэгээд би түнтэй байснаас илүү аз жаргалтай байж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг юм дуугдаал өөрийгөө зоогоол стресстэй л тэнцээ тэгэл давхар тэгэл стрессний төгшрөлт хүчингээл даагдаг шүү. Тэрний оронд өөрөө жаргалтай байх юм бол инээж босоод айгуугаа шал өөр амьдрал шал өөр амьсгал үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр өстой хайрын цаг хугацаа болж байна. Тэгээ хайрын цаг хугацаа болохын оронд ер нь бол үнэхээр болохгүй бол тэрийг болгох гिचгээд хэрэггүй юм билээ. Тинчээ бол өөрчлөгдөх хүн байж магадгүй л дээ. Өөрчлөгдөхгүй хүмүүс ч зөндөө байгаа гэдэг тийм. Тийм л энэ та. Бэрэ үзэгдвэл та бол өөрчлөх гээд чадаагүй хана штэ. Тийм өөрчлөх гэж чадаагүй хамаагүй байдгаараа л гिचсэн. Янз бүрээр л үзсэн. Бүр сэтгэл зүйчтэй янз бүрээр сэтгэл зүйч тэр очи хоёлоо очи уулзъя гэл ингэн тэгээ аль болох ойлголцмоор нь ярилцъя гэхээр тэгэл хоёр талд уцаа авахал ингээл тэгэл очил гуйгаал ингээр үгүй тэгэл дээрээс нь давхар хаармаар гэл ингээл өчнөө орж ирэнгүүт тэгээ шууд хөвчт юм бэл. Тийм. Бушуухан салаал тэгэл нэлээд удаан байж байгаа түнтэй суусан л да. Хэр удаан тисээ ажтэй нэрээ тийм ээ. Тийм. Тэгэхээр яг хөө тиймэрхүү энэ бол зүгээр зөвлөд байгааш миний зүгээр бодолд миний хийсэн нөгөө нэг сонголт үйлдэл гэсэн үг байхгүй. Тийм. Таны сонголт. За баярлалаа танд. За баярлалаа ч цагааг бүрлээ. Ариг сайхан өнгөрүүлээрэ. За. За амьдрал хоёр талаасаа 50-50% байх ёстой. Хичээл зүтгэл, хайр, хүндлэл аль нь бас ингээд хинтээ гаргаж явах ёстой штэ гэсэн байна. Хүүхдгөө бол хорогдох хэрэггүй дээ. Нэг хаалга хаагдах дараагийн хаалга нэгддэг дээ гэсэн байна. Нүдээ нээ бүсгүй минь дурлалтаа сохорч хаад байна. Чамаг гэх хүн байгаа. Тэр хүнийг тойрогт орчихсон яваад байгаа юм биш үү дээ л гин. Магадгүй юм те дараагийн сонсогч. Байна уу? За сонсогч холбогдсон байна. Радио унтраагаарай. Унтраачлаа. За сайн байна. Орой өнгөргөө. Орой минь дээ. Хойлоо сэдв сонссон те. Сонссоо тэгээд за би яг саяны тахлыг сонсоод яг тэр би эртнийх нь залуугийн үйлдэлийг би гаргаж ирсэн баг. Тэгэхээр тэр эрэгтэй гэх нь одоо талаас ярих гэж та зүг нөгөө өцгөөс нь аха. За тэгээд ер нь бол одоо ингээд би эрэгтэйгээ хамт амьдраад гэр бүл болоод одоо нэг 15 жил болж байгаа. За тэгээд яг ихний үед залуу байсан, омглон байсан. Янз бүрийн мухаа аж гаргадаг байсан. За яг гэр бүлээ авчилдаггүй, гэр бүлдээ цаг гаргахгүй, өөрийнхөө хүслээр одоо би нэг л том хүн болчлаа, гэр бүлтэй болчлаа гэсэн тийм бодолтой явж байсан нэг хэсэг. Тэгээ манай гэр бүл юм мундаг ухаантай гайхамшигтай бүсгүй. Намайг ярилцээ одоо ингээд ийм байна чи тэгж ийн гэдэг талаас маш олон удаа хэлээд би одоо ингээд захин орчин хөгжсөн, фэйсбүүк хөгжсөн одоо би тэгээд нэрээ би яагаад ингэ юм болохгүй байгаа юм бол энэ хүн яагаад надад ингэж хэлээд байна гэдэг би ойлгоод одоо ингээд фэйсбүүкээр ямар нэгэн сэтгэл зүйн хийж байгаа оруулж байгаа блог коммент гэдэг сонсоо өөрөө их хэрэгтэй хэлэхгүйгээр сэтгэл зүйчдэр очиж уулзаад яач ингэж угаасаа тоо миний буруу байгаа хгүй юу ямар нэгэн анхаарал авахгүй хатан авахгүй би өөрөө зоргоор явдаг. Тэгээ нэг ажил хийдэг хүн болоод орой тэгээд ядрлаа тэгээд эсэртэй нэг ядрахсан чи одоо нэг гэрт ажил хийсэн гоо нэг л гэрийн мөнгөд тэр нэг үндгүй байсан юм уу. Тэгээд эсэртэйгээ сүүлийн нэг 5 жилийн өмнөөс би эсэртэйгээ очиж олоод ярилцсан. Би өөрөө зориулсан байхгүй юу.
өөрөө зориулаад ихэнхдээ ярилцж үзье гэж бодоод ярилцаад. Тэгээ ярилцснаас өөдөө би битэр тэрэн дээр айгүй үр дүнтэй байсан. Үр дүнтэй шийдвэр гаргаад за чи битэр нэгдэл ингээд цуг амьдрах ёсгүй байсан бол хүүхдтэй болох шаардлага байхгүй байсан. Одоо нэгдэл хоёулаа гэр бүл зохиоцоо одоо ингээд гэр бүл болсон хүүхдтэйгээ хүүхд 2 3 хүүхдтэй болчлоо. Одоо ингээд цаашдаа энэ хүүхдүүдийг өнчүүлэх хэрэггүй. Одоо чи битэр сарлаа гэхэд ямар нэгэн байдлаар хойд ихийн гар ч юм уу хойд ихийн гар харж таараа. Тэгж болохгүй л энэ өөр хүүхдүүдэд ингэж зовоод болохгүй гэдэг үгээс хоёлаа энэ шийдэлтүүрээ зэрэг хоёлаа шийдсэн. Одоо ихнэртэйгээ ямар нэгэн тийм тийм муухай харьцаа гарах нэг тэгж үл хүндэтгэх тийм асуудал байхгүй болоод их сайхан байгаа л да. Тэгээ ер нь эрчүүдтэй хандаад хэлгээд одоо ер нь ингэдэг юм. Монгол улсын хэмжээнд гэр бүл салт аюу өндөр байгаа байхгүй юу? Яг үнэ. Гэр бүл салтаас болоод тэр эхнэр нөхөр хоёр хувийн хичээгээд яг салж болно. Хүүхдгүйсэн бол. Тэгэхээр салсны дараа хүүхдэд үр дагавар гэж аим тийм ээ. Тэр хүүхдийн ирээдүй, тэр хүүхдийн цаашдын амьдрал одоо тэр хүүхэд эцэггүй юм уу ээжгүй өснө гэдэг чинь тэр хүүхдэд одоо жишээ наадсан асуудал гэж сургууль цэцэрлэг дээр гадуур хөлтөлтөн ямар нэг асуудал болно. Тэрийг тэгэл бичээр хоорондоо маш сайн ярилцаад за хоёул энийг одоо ингэж хийдээ. Эндээс гаргалгааг хоёлоо олъё гэдэг. Хоёул яг өөдөөдөөсөө хард сууж агаад маш олон хоног хоёул хичээж ярилцсан. Би ч олон удаа сэтгэл зүйч дээр байсан. Тэгээ яалчгүй очиход миний 3 байсан учраас тэгээд ихнэрээсээ би уучлалт хүсээд одоо бол хоёр ингээд 3 хүүхдтэйгээ сайхан авч явахтай байгаа. Тэрийг ингээд залуучуудаа бас хэлэх гэсэн. Өөрийгөө ялан дийлээд нэг ярилцаад ялан дийлсэн. Би бол ялан дийлсэн гэж тий хэлнэлтэй ер нь бол тэр анхаарал хандуулдаггүй байсан, гэр бүл анхаардаггүй байсан. Одоо яа ихнэрийнхээ үгэнд ороод би өөрийгөө би ярилцаж чаддаггүй байсан байхгүй юу? Ингээ ихнэртэй хараад ярилцах гэхээр миний амнаас ингээд үг илэрс гарч өгдөггүй байсан. Тэрийг би сүүлдээ за би одоо яг миний юу болохгүй нэ гэж над миний хайр хэлээд өгөө. Одоо тэр тал дээр нь би анхаарах гэдэг. Одоо сайхан гэр бүл хэвээрээ байгаа. Тий. Мундаг байна. Ялан дийл гарсан байна. Гэтэл тань шиг байдалтай байгаа одоо залуучууд тийм ээ зөндөө байна шүү дээ. Учир юу? Нэг тэгээ маш сайн ярилцах. Маш сайн ярилцах. Одоо ингээд чиний буруу. Чи одоо ингээд байна. Би намайг орой ажилласаа ирэхэд гэр чинь тийм байсангүй. Чи ирэхэд тийм хийсэн байсангүй. Ингэсэнгүү гэдэг нэмийг буруутгах биш. Энэ хүн яагаад ийм байдалтай гэдэг ойлгох биш. Нэмийг ойлгох л ёстой. Яг үнэ. Тийг л ойлгосон. Энтэй байна. Гэр бүлд наад жаргал сайхан бөхнө хүсье. За, баярлалаа. Ариг сайхан гөрөлөрөө та. Баярлалаа. За. Тэгэхээр бас цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ энд бол өөрийгөө үнэхээр ялан дийлээ гараад ирсэн тийм ээ. Тэрийг ойлгоцсон юм хүн. Би үнэхээр ярьж чаддгүй байсан. Гэхдээ хичээж байгаад амьдралаа бүтээ авч үлдэхийн тулд хичээн гэдэг чинь нэг хоёр талаасаа хичээдэг хичээгээд байгаа нэг хэлбэр. Магадгүй та муудалцсан тийм ээ. Яг нэг иймэрхүү шалтгаанаар бол гэр бүлийн хүнтэй муудалцсан, ойлголцохгүй, салт сарних дээр тулцсан байгаа бол саний сонсогч маань яг дахиад ихнээс нь ухрааж агаад тийм ээ. Нэг сонсоод нэг үзээрэй. За баярлалаа хамтран хичээ танилцуулъя. Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Ариг банк 2025 оны худалдааны салбарыг дэмжих чиглэл болгон зарласан. За энэ жилийн хүрээнд бараа татан авах барьцаагүй зээлийг сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулж олгож байгаа юм байна. Энэ зээл нь харилцагч таны эргэлтийн өрнгийн санхүүжилтийг хамгийн таатай нөхцөлөөр шийдэж өгснөөр онцлог нь болохоор 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг ямарч үйл хөдлөл хөрөнгийн барьцаагүйгээр хурдан шуурхаа олгох юм байна. За зээл шийдвэрлэх хугацаа нь 2-5 хоног шийдээд өгчин. Зээлийн хэмжээ нь 5 тэрбум, хугацаа нь 12-оос 24 сар хүртэлх юм байна.
Тэгэхээр энэ бүтээгдэхүүндээ номын сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан. Тэгэхээр номингийн харилцагч та бүхэнд энэ хүү одоо зээл нээлттэй байгаа. За бусад худалдааны салбарын бизнес эрхлэгч ч гэсэн мөн аригтай холбогдох, ариг банктай холбогдох боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ жилийн хүрээнд сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулаад үл хөдлөх хөрөнгө барьцаагүйгээр 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгож ирснийг дуулахад бол таатай байна. За тэгэхээр хаанаас авах вэ гэхээр Эрдэнэ тархан болон Улаанбаатар хотын бүх салбаруудаар явагдаж байгаа гэсэн үг. За 24 цагийн турш утасны ажиллана. Холбогдох хүчний дугаар нь 70 70 10 техник 70 70 10 техник гэсэн дугаар нь сошиал хаяг нь Ариг банк гэдэг хайхаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаах барьцаагүй зээлийг олгож ирсэн байна. Чам таа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв. За Эстоник учир зүг нь олох гээд олдохгүй хүн гэж нэг байгаа юм тий. Нэгэн л тэр буулдаг ил ганцаараа тэр харилцааг авч явах гээд үзд хараад байдаг. Нөгөө талд гидээчээд байдаг. Тэг яг яах ёстой юм бэ? Салхан зүг байдаг юм уу? Ярилцаад нэмэр байна уу? Гаргалгаа гарч ирж гин үү тий? Энэ харилцааг яаж цааш нь удаа үргэлжлүүлэх вэ гэдэг талаар ярилцж чинь. За шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За анх танилцсан цагаас л ярилцах хэрэгтэй гэж боддөө штэ. Тэгж бай цаашдын амьдрал үл ойлголцол бага байна л гэж бодож байна. Харин бидний одоо ингээд ажиглаад байхад хамгийн том нэг алдаа юу болсон юм бэ гэхээр хооронд өрөөсөө ярилцах болчихжээ. Яг нэг юм босон тийм босон нийгмээс ч болоо ш юм уу ажил гэж гүсээр агаад үр хөвгчтэйгээ хань ижилтэйгээ найз нөхөчтэйгөө ер нь ойр тойрныхоо хүмүүстэй ярилцах нь багассан учраас үл ойлголцол гэдэг юм маш их үүсдэг болцсон юм уу те. Дотроо нэг тэгээл ингээд яваад байдаг. Тэр намаа тэгсэндээ энэ тэгсэндээ. Тэгтээ ерөөсөө ярилцахгүй. Тэгэхээр учир нь олдохгүй л яваад тах шиг байна. Дараагийн сонсогч. Манай байна уу чи юм дөргий? Холбогдсон байна те. Холбогдсон байна та. За орой минь. Орой минь дээ. Сэдв сонсцсон юм байлаа. Би ингэж ойлгосон шүү дээ. Би уг гүйц сонсогч болсон доо. Эмэгтэй нь ямар санаачлахгүй байна гэдсэн биз дээ те. Эрэгтэй. Энэ захианы бол эрэгтэй нахгүй юу? Нэг их яа тэгэхээр шууд ямар хэлж бэлэг өгдөгөө, санаачилдгөө, усанд ордгөө, өөр хүүхнүүдтэй уулзаад яваад байна шүү дээ. Эрэгтэй тэгж яваад байна гэдэг үг тийм эрэгтэй тэгж яваад байгаа. Эмэгтэй хүний биз. Тэгвэл юу сонссон? Би боддог шүү дээ. Энэ эрэгтэй хүн л угаасаа л эмэгтэй хүний хөдөлж явах хэрэгтэй л гэж ойлгодог шүү дээ уусаа. Тэгээд ер нь одоо ингээд танаа нэвтрүүл сонсож явах чинь юу юм аа хөрхий танаа нэвтрүүл хэл хүнд өгөөжтэй нэвтрүүлэг юм байна гэж би боддог шүү. Тэгээд толгомдоо яг жоохон буруу яриад жоохон яагаад өгөрөө дэмжиж өгөрөө. Тэгээд ер нь бол эрэгтэй хүн санаачлахтай эрэгтэй хүн үнэхээр дурлж чадсан бол тэгээд тэрийгэ төлөөл явах хэрэгтэй л гэж үздэг шүү. Яг л тийм дүн хүртэл одоо эр хүн чаддсан бүхнээс зориулах ёстой. Амьдралыг гоё авч явах ёстой л гэсэн тийм бодолтой явж идэг шүү. Ер нь бол тийм юу юм шиг үлээ. Гэхдээ бас би нэг юм ингээд ажиглаа л байгаа. Ер нь Монгол хүмүүс ч өөрсдөө сонио хөвгөлтэй юм уу гэж хараад байх юм биш үү? Заримдаа аюу гоё тийм зөөлхөн хандах тусмаа улам зөөлөдөг. Ширүү хандахаар улам ширүүсдэг бас тийм характерууд мэсээр харагддаг юм бас юм дээр хараад байна. Тэгэхээр одоо хүмүүсийн хэлдгээр стал аяа бодоод хөвчлэн тэгэл үр хөвгтөрөл тулгуурлаж л энэ хүмүүс эргээд аваа арга чаргаал хайд юм шиг байна тийм ээ. Харин тэгж л ах шиг. Тийм үр хөвгтөрөл ууг нь бол ууг нэг нарийн дээр л тэр үр хөвгтөж одоо сайхан хайр сэтгэлийн үр дүнд сайхан аз жаргалын төлөө хамтдаа бүгдийг бүтээн гэсэн тийм амьдралаар уг нь амьдралх нь уг нь бол энэ ч аз жаргал баймаар юм тий. Тийм л байх шиг санагдаад ингээд яг эмэгтэй хүмүүсийг би бол их магтах дуртай шүү. Харцангуй нэг сайн ихийн хүүхд бол төрсөн болоод гэдэг юм уу хаашаа. Эмэгтэй хүнийг бол их магтах дуртай. Тэгээд ямар ч байсан тийм арчаагүй эрэгтэй хүнийг бас их цагаа зовж ирснээс баг өөрөө тийм их хичээл зүтгэлдээ тийм төвчээртэй энэ чинь сайн амьдралын төлөө тэмүүлээсэй л гэж тэр эмэгтэйг дотроо бодож сууж байна. Яг миний хар шүү. Ингээд тэр ихтэй хүн тийм мундаг юм бол тэгэл аштайгаа эмэгтэй олоод авна л гэж чадахгүй бол тэгэл хаягдах хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүн өөр юм энэ чинь бас яг нарийн дээр эмэгтэй хүн чинь өвдмөр шүү дээ. Тийм биз дээ юм. Эмэгтэй хүнээс хүч шул дорой. Тэгэл эмэгтэй хүн чинь хүүхд гарчаар гэрийн жинхэнэ манаач болчих чинь бүссэн үсээгүй гэрт үлдчихэж байгаа учраас хийсэн гээгээ үгээр сайн бүх юмний одоо угаасаа
буруутан болж усаад шүү дээ. Сүлдээ явж те. Яг байна. Тийм болохоор одоо би зүгээр нэг өөрөө зөвтгөж байгаа юм биш. Тэр манай удмынхан болохоор хөвчлэн дандаа нэг хүний төлөвлөсөн хүмүүс байд юм болоо гэж гайхдаг шүү дээ. Одоо ингээл зарим хүмүүс ч одоо их л хүнээр хайрлуулаад халамжлуулаад лаг л явах юм зарим хүмүүс. Зарим хүмүүс хөөх юм ууг нь хамтдаа сайн тэмүүлээ явуулаад өөрсөнд л хэрэгтэй юм шиг те. Тэгэхээр ингээд энэ адилхан л юм байна. Захааны үнд нь би гэж хандаа ихчөө мэдөө. Эмхтэйд нь чи мундаг эмхтэй байна. Тэгээ өөрөө чи мундаг юм чинь чи хинээс царай алдахгүй чи өөрөө ингээд бүх юм чиний гоё болно. Тийм болохоор тийм урагшгүй үнэтэй цаг зуур бити өөрийгөө зоогоорой. Нэгэнтээ чи тэрийн хүнд маш их цагийг зарцууллаа. Бити өөрийгөө буруутгаараа л гэж бохгүй. Тэр охины өөрөө сайхан өөрийнхөө гэрэл гэрээдэг өөрөө ирэл хийгээрэй л гэж бохгүй. Би бол эмэгтэй талаас нь өөрөө эмэгтэй талаа мөргөс эмэгтэй талын үнэлээд тэр өөрөө цаг амьдраасаа бүхнийг ерөөл өргөхмөр байна да. Баярлалаа танд. Мэдээж сонсож байгаа. Ариг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Баярлалаа. Яа тэгэхээр үнэн л дээ. Эмэгтэй хүмүүс хичнээн мундаг лаг те хүчрэхэг ар гэрээ аваа явж байгаа албан тушаал өндөр те мөнгөтэй төрхтэй юу ч гэдэг юм дээ. Байлаа гэж бодоход эр хүнээс хараад байдаг. Эр хүн л одоо юу гэдгийг бүсгүүчүүдийг чиглүүлж, хайрлаж, өнгөлж, усалж ингэж явдаг. Гэхдээ ингээ 250-50% та буюу эрчүүд ч гэсэн бүсгүүчүүд юм бас тийм ээ. Оролцоотойгоор зүг чигээ олж ингэж явж. Ер нь бол хорвоо дэлхийн ертөнцийн дээр тийм ээ. Хосоороо байж нэгнийхээ дутууг нь хүчиж амьдэрдэг юм шиг. Тэгэхээр нэрэл янз бүрээр л үзээд одоо тэгээд бүр боломгүй бол дараагийнхаа тийм ээ цаг хугацаа алдчих яхаар нэрэл адилхан бид нар чинь хорвоо дэлхий дээр бийж жаргах хэрэгтэй, тааж жаргах хэрэгтэй. Бүгд л жаргах гэж ирсэн болохоос яг нэг хүний ивийг олгоо бүх насаа ингээд зориулаад ч юм уу тий ингээ хон гэхэр бас хайрын ч юм шиг. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Арсыг 2 дахин 5 дахьтай байлгана. Урсгаас хамгаална Pampers. За тэгэхээр Pampers Premium Care жихэн үд мэд зөөлөн амьсгалдаг шингэнийг сайн шингээдгээр онцлогтой өрмөцтэй давхаргын нэрэ Арсыг 5 дахьтай байлгаж хамгаалахад зориулагдсан байдаг байна. За Stop Pocket буюу нуруу урсгах шингэний одоо юм хамгаалалттай, хүн хамгаалттай, уян хатан зөөлөн наалттай Арсыг амьсгалуулдаг юм технологитой илүү зөөлөн гадаргуутай болсон байна. Дотроо ийм 3 төрөлтэй Pampers Premium Care 5 одтой дээд зэрэглэлийн жихэн яраа үед нь арай илүү их тохиромжтой. За Pampers Active Baby нь болохоор илүү удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой. Pampers Pants буюу өмсдөг чихүн хэрэглэхэд илүү хялбар, том хэмжээтэй буюу размерийн сонголттой 17 кг хүртэл таарах байна. Тэгэхээр та ханаас авах гэхээр албасаар оруулж ирдэг Pampers чихээ шууд захиалаад авах боломжтой. Анунгаа Facebook хуудас болон Tech Zig имэйнээр хургуулад авах боломжтой юм биш үү? За мөн Baby Love аппликейшнийг татаж аваад захиалаад авах боломжтой хань. Хаяг байршлын хувьд таавал дөрвөн 3 дахь хороо MCS Анун төв холбогдорой. За баярлалаа хамтран ажилласан Арсыг 2 дахин 5 дахьтай байлгаж урсгаас хамгаална Pampers байлаа. Чи хамтдаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30. За дараагийн сонсогчийг авъя. Бано? Бано сонсогч холбогдсон байна. За бано. Чимэнд? Рамт. За ойлоо сэдвээ сонссон тийм ээ. Сонссон. Би нөгөө танад өмнө нөгөө холбогдчихсан. За. Балаа. Утсан жоохон тасалтай байна уу? Бано? Бано сонсогчоо? Бано. За байна. Өмнө нөгөө танад холбогдчихсан нөгөө нэг нөхөр маа нөгөө нэг өөр хүнтэй яачин готлаа би нөгөө гол дээр очиж баригддаг. Тий нөгөө жирэмсэн байхтай барьдаг. Тий. Санан. Тий. За тэгээ тэр үнтэй амьдрсан 10 гаруй жилээ. Цагаан сэрийн ард дээр дуусгасан. Салсан уу? Салсан. За одоо болио яшгөө би чадахгүй байна. Одоо миний найз цааш амьдралаа хөө. Хоёул одоо тэгээ 4 хүүхэдтэй тэгээд ингээд ямар ч ясээ эцгийнхийнх нь хариуц байхгүй хоёр талаас нь дэмжиж ингээ явъя. Одоо тэгээ хоёулаа хоёр үеийнхаа сэтгэлийг амраа болио одоо би чамаг ингээ аргамжаад байгаад явах вэ? Одоо юу гэх одоо хоёулаа болио гэдгсэн чинь за тийё гэж цааваад яваад. За ер нь яа цаашдаа яасан ярилцлага шийдэх юуч байхгүй шууд л яваад гисэн тийм ээ. Тий. Тэгээд яг өнөө би чамаг ингээ зовоогоод явах вэ?
Өөрөө тэгвэл бас мэдчихэл байгаа юм тий. Зовоогоо даавгаа бол. Би тэгээд нөгөө нүдэн дээр нь ингээд амар өөрчлөгдөөл. байгаа утгатай тэгээд ингээд өөрөө нөгөө тэр асуудалтай бас буруутай гэдэг өөрөө амар ойлгосон. Тэгээд бас яг нэг зөрөг гаргаж чадахгүй байхгүй юу? Уучлаарай миний буруу тийм юм шүү өнтергээ бас тэр надад ингээд гоё хотлоо нэм яриад их хүний 13 мессеж энэ төр байхгүй шүү дээ тэгээд тэгээд нэг гоё байх юм болоо гэхлээр үгүй. Уучлалт гуйсан ч юм байхгүй. Тэгтээ тэгээд ингээд хотлоо хүүхдээ бодож ингээл амьдралаа яг сайхан үүдэн татсан. Тэр үний зөв миний амьдралд бол тэр үний хөрөнгө оруулалт бол зөндөө сайн юм байгаа. Олон би тэгээд тэр яг тэр 17 18 оноос хойш тэр хугацааг би бүрстэ нэрээ. Яг би одоо ингээд харахтай би ингээд яаж би тэр үед тийсэн болоо яаж би ингээд даваа гарчихсан болоо гэж бодож байна. Тэш тэгтээ тэр үед мэдээж хэрэг үр хүүхдүүдээ амьдралаа бүтэн авч үлдэх гэж л. Харин тэгээд одоо тэгээд яг ингээд итгэхгүй байгаа хүнийг заавал тэр өөрийнхөө хажууд тэгээд зураад ах шаардлагагүй байна л гэдгийг ер нь бол аягүй ойлгосон. Тэгээд ингээд чигээр баруун шиг тэгээд заавал ингээд цааглаад ингээд ямар шаардлага байна. Тэгээд өөрөөр зүгөө одоо ингээд түүнээс ингээд хайрцаагаа таслаад ингээд хаяа ингээд бүр чи хайрцаагаа татсан гэж байхгүй юм л гэдэг ингээд нөгөө хүүхдэд тэгдэн ингээд яриад. Тэгээд ингээд чинь тэгсэн чинь 3-8 билүү 8 баха. Мартаар. Энэ тийм мартаар. Чиний хүмүүс чиний би цаасаар хүмүүсэндээ л аюугаар хүмүүс мартаар хүмүүс би тэгээ байгууллага хүүхнүүд үлээж авлаа гэдэг байгууллага өмсөд тэгээд байгууллагаас чинь тэгээд гараад ингээд нөгөө машины зам гараад машин руу алхаж авсан чинь тэрний машин ингээд нэг харагдах шиг болсон. Тэгээд нээш нөгөө төндөө тэгээд харсан ч хараагүй байхыг хичээнэ ингээд өөртөө тийм зорилт тавьсан байсан болохоор тэгээд ингээд шууд тэгээд яваад чиний хүмүүсэндээ л чиний үсний тайралт чиний нүүрний бодог чиний сүүлийн бодог чамд үнэхээр гоё харагдчихлээ. Чи үнэхээр сайхан харагдчих байна. Өөртөө ингээд цаг зарцуулсан чамд баярлалаа гэж чат бичсэн байсан. Яа. Тэр хүн бас тэр хүн бас нэг юм боцсон юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө том охин маань ингээд байнга ингээд нэг шиг ингээд чатлаад ингээд дондонгээл ингээд байсгаа чат нуцрал байсгаа дотроо гүгэл ингээд байхаар чи одоо хинтээ чатлаад хамт яагаад дондэ гэдгсэн чинь нэг хүн л байна. Манайд байгаа нэг насан турш үнийг асуувал байна. Тэнгүүд хүртэл тийм болцсон байж тээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө ингээд гараал явж ингээд цав дээрээс ингээд балкон дээрээс миний зургийг аваад өнөөдөр ийм хувцас өмсөд гарсан. Үсийн урд нь юм хар устэй байж үсээ шарамгтай болсон чи үсээ маань шарамгтай болгосон. Үсээ шарамгтай болсон чи ээжийн царай бүр амар гоё гэрэлтэй гоё болсон ээжтэй айгуу шарамг айгуу гоё цогчлээ. Тэгээд цүнхнийхээ стилийг өөрчилсөн. Нэрээ үсгийтэй гуталнаад авсан юм тэргээд би нэг унтцаахт нэг чатыг ухаад. Тэгсэн чи миний ингээд нөгөө хулаа усанд нөгөө өмсгөөд нэг 2 тийм дүүбэл авсан байсан. Тэрийг нэг нь бол цугаасаа хуучин байсан. Нэг нь гарсан. Тэгээд тэр хоёрыг гаргаад тавьсан байсан чинь ийм 2 юм өмсдөг болсон энэ төргээд. Өөртөө ингээд яг тэр үнд ингээд бүр ингээд аюу яахгүй өөртөө яг цаг зарцуулаад ингээд ихэлсэн чинь тэр хүн намайг бас эмэгтэй хүн гэж хараад амар надад л тэр чатнууд нь тэгээд охинтойгоо ингээд охиноосоо намайг ингээд асуугаад ингээд байна гэхээр бас ингээд надад бас айгу гоё санагдсан. Тэгэхээр би тэр хүний хойноос ингээд тэр хүнийг ингээд явуулахгүй гэж өөртөө тэр үнтэй л ингээд зууралж байгаа оронд би зүгээр л өөр дээрээ ажиллаад өөртөө анхаарал тавиад тэгжсэн бол би тэр 7-8 жилийн хайрын цаг хугацаага хайрын дээр амьдралыг тэгж стрессэж өөрийнхөө биеинд ингээд даг шавар болтсон ингээд хурааж ингэхгүй юм байна л гэдгийг ер нь тултал ойлгосон. Яг үнэ та өөрийнхөө бүр гээцсэн тийм ээ. Зөвхөн тэр хүний араас зуурсан. Бүр амар би тийм бүр сая энэ 3 сар цагаан сараас хоошоогоо цагаан сараар өмсдсэн дээр маа би 2XL-ийн дээлийг ингээд задаалгаад өмсдсэн шүү дээ. Би 101-ийн хэлтэй энэ хаврыг золоолоо шүү дээ. Энэ хавар. Тэгээ одоо би тэгсэн чинь 84 үлтэй болж чадсан. Оо мундаг байна.
Ерөөсөө л тэгэл өөртөө л би өөрөөс анхаарал тавьсан. Шинэ жилээр өмсдсэн пижак, мижак одоо юу вэ? Бүх хурцанда баг хурцандаа сэлгэлт хийж гин. Өөрөө өөртөө ингээд анхаарал тавиад ихтэнгүүд зүгээр зөрөөд өнгөрсөн хажуудлын өрөөний офисын хажуу өрөөний залуу хүртэл ингээд шал өөр юм яриад намайг зүгээр анаа гэж дууддаг байсан хүмүүс хүртэл дуудлага нь анаа гэж ихтэй болж хувраад тийчээс наад нэг газар ороод суух энэ хоолнд орох энэ өөрөө өөртөө анхаарал тавиад ирэх юм бол шал өөр гоё болох юм байна. Би тэрийг бол нэрээ энэ хавар 35 6 наслуудын бараг наслууд ингэж тий энэ хавар бүр үнэхээр яг нэг байгалийн үед бол хуураш их байгаа ч надад бол үнэхээр гоё байна. Тийм мундаг биш өөр өөргөө олцсон байна. Тэр өнөөдрийн бороо бүр яагаад аа бүр анхны бороо гэдэг бүр ямарч байна. Илт мэдгэж байна ярьж байгаа юмнаас чинь баярлалаа танд өөртөө өөрчлөлт хийсэн байна. Өөрийгөө хайрлсан байна. Мундаг байна. Илүү их хичээгээ, илүү хайрлаа. Ямар ч гэсэн би өөрөө бүр ингээд цаг хугацааг бүр ингээд хүүхдүүдийг ингээд орхиод би одоо тийхгүй шүү та нартай одоо би ингээ 2 хоног хайцахгүй шүү та нар өөрсдөө ингээ өстрөө дараа гэдэг ингээ одоо хайцсангүй ингээ бас сургуулийн настайг болсон болохоор ингээ нэг том нь багцуулаад ирээд ингээ нэг юм аргацаад болоод байна. Яг байна. Тэр 48 цагийн хугацаанд би ч өөртөө бүр амар гоё цаг гаргаж өөрөө бүр аягүй гоё амарч юм. Мундаг байна. Тэнгүүт бас намайг ингээ би ингээ тэр хүн намайг ингээ бүр хинч биш болтол нь бүр тийм сэтгэл төрүүлсэн чинь буцаад би тэр хүний тэр зөвхөн дотор ингээ амьдраад сэтгэлээд ихсэн байгаа байхгүй юу? Чиний уруулын дуудаг, чиний үсний тайралт, чиний дээлний өнгө үнээр гоё харагдаж байна, сайхан харагдаж байна. Тэгээд бүр тэр үеийг би бүр одоо бараг анх танилцахтаа ч юм уу те суугатаа ч юм уу те бараг надад тийм үг хэлжсэн юм уу ухааны болсон шүү дээ. За найруулагч доосох гэсэн тохио гэж байна. Баярлалаа. Мундаг байна. За баярлалаа. Илүү гоё болоорой. За гоё болж байгаа. За амжилт. За баярлалаа. За сайхан амраа. За сайхан амраарай. За өнөөдөр холбогдсон хамт байсан сонсогчдоо баярлалаа. Энэ дүргээр нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцааг үзүүлэлийг олгож эхэлсэн байна. За мөн арсыг 2 дахин 5 тухтай байлгаж урсгаас хамгаална. Памперсайлаа та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш энэ цагта эргэн баяртайгаар уулзцгаая.